За намайг Долгормаа гэдэг. Би Сонгон хайрхын дүүргийн 112 дугаар цэцэрлэгт эрхлэгч ажилтай. Манай цэцэрлэг 1986 онд ашиглалтанд орсон. Одоо 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Сонгон хайрхын дүүргийн 14-15 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог 47 багш ажиллах ийм цэцэрлэг байна. За манай цэцэрлэг 2023 онд Монголын банкуудын салбаруудын санаачилсан тэр бумад сангийн одоо нээлттэй сонгон шалгаруулалтанд материалаа өгч бүрдүүлээд тэгээ манай төсөл маань амжилттай дэмжигдээд шалгарч бид бүхэн одоо 30 сая төгрөгийн төсөлд хамрагдсан байгаа. За энэ төсөлд хамрагдсанаар 200 ширхэг одоо гоёлын болон чимэглэлийн мод таригдсан. За энд болохоор нарс, гацуур, голтбор, өрөл, тэхийн шээг, монос гэх мэтчлэн ийм чимэглэлийн моднууд таригдсан. За мөн хүүхдүүдэд одоо экологийн боловсрол олгох зорилгоор хоёрыг харьцах нь хоёрын хэмжээтэй туршлагын одоо талбай байгуулж өгсөн байгаа. За өмнө нь бол бид хэд ихэвчлэн байдаг хайлаас, шархаас, улаас модоор ногоон байгууламжаа жил алга нэмэгдүүлж байдаг. За энэ төсөлд хамрагдсанаар гоёлын болон саяын миний хэлснээр олон төрлийн чимэглэлийн мод тарьсан одоо хүүхдүүдэд одоо танин мэдхийн ач холбогдолтой. За мөн түрүүн хэлсэн хоёрыг харьцах нь хоёрын хэмжээтэй одоо туршлагын талбайдаа бид одоо нарийн ногоо болон хүнсний ногоо тарьж байгаа. Тэгээд тэрийг хүүхдүүдтэйгээ хамтран хавартаа тариад намар одоо хүүхдүүдтэйгээ хурааж авч тэгээд цэцэрлэгийнхаа хүүхдүүдийн хоолноос нь хэрэгжилж байгаа нь одоо бас яг танин мэдхийн ач холбогдолтой гэж ойлгож байгаа. 340 м2 газарт зөвлөгжүүлэлт гэдэг чинь өмнө бидгээд яг өөрсдөө боломжийн ирээр тавьдаг бас сайн ургадаг байсан бол энэ төсөлд хамрагдсанараа за 100 болол мэдээж манай жижүүрээрээ услаагаа торолтоо маш сайн хийсэн байгаа. Тэгээ энэ төсөл маань 3 жилийн хугацаанд бас хэрэгжих учраас өөрсдөөсөө шалтгааллах бүх зүйлээ сайхан хийж байгаа. Тэгээ ингэснээр манай цэцэрлэг төдөөгөө манай энэ ойр хавийн оршин суугчид маань хүүхдүүдээ энэ гоё ногоон байгууламжинд агаар салхинд гарахаас гадна иймэрхүү ач холбогдол маш их байгаа. Манай цэцэрлэгийн нийт 340 м2 газарт бол зөвлөгжүүлэлт хийгдсэн байгаа. 50 м-ийн урттай 500 ширхэг бол гоёлын чимэглэлийн моднууд бол таригдсан. Үүнээсээ бол 1 м тутамдаа 10 ширхэгт нь бол хайлаас, 10 ширхэгт нь агч мод ингээд янз янзын төрөл төрлийн моднуудыг бол тарьж өгсөн байгаа. За тэгээ 200 м2 талбайд бол 700 ширхэг цэцэг ус суулгасан. Хоёрыг харьцах хоёрын хэмжээтэй юуны талбай дээр хүнсний ногооны суулгах ус суулгасан байгаа. За тэгээд энэ моднууд тундаас бол хамгийн сайн ургаж байгаа нь бол энэ чимэглэлийн моднууд маань бол айгүй сайхан ургалттай байгаа. Монс мод нь жоохон ургалт бага байгаа. Тэгээд тэрнээс бус нь бол ерөнхийдөө бол манай цэцэрлэгийн хашаанд тарьсан моднуудын 100% бол ургалт бол байгаа. Биднэрт бол яаж ургуулах талаар арчилгааг нь бол UB Garden Tech компани бол сайн зөвлөгөөг нь өгсөн. Тэрний дагуу бол яаж услах, яаж арчлах талаас бол мэдээлэл авсан байна. Монсыг бол жоохон сүүлд суулгасан. Тэгээд нөгөө одоохондоо бол яг газрынхаа чигийг бол ари сайн авч чадаагүй байгаа юм шиг байна. Тэгээд баг зэргийн ургалт муу байгаа. Тийм монс модоо болохоор энэ жилийн хугацаанд ингээ ургуулад нөгөө газрынхаа хөрсөндөө сайн суулгаж өг тэгээ сайн услаараа гэсэн. Тэгээ өөртөө бас нөгөө энэ 100 бол 3 удаа ирж шалгасан. Тэгээд яг зөвлөгөөг нь бол өгөө явсан болохоор яг одоо газартаа бол шинэ 10 сар гэхэд бол бүрэн суугдчих واخаа л гэсэн. Манай цэцэрлэг энэ банкуудын салбарын санаачилсан тэр бумод сангийн төсөлд бол хамрагдсандаа маш их баяртай байна. Тэгээ энэ сангаар бол тэр бумод төсөл маань хэрэгжиж байгаад бид бүхэн манай цэцэрлэгийн хувьд бол ногоон байгууламж маш их сайхан болж цэвэр агаарт хүүхдүүдээ салхилуулах бас хүүхдэд экологийн боловсрол олгоход нь бол банкуудыг уриалж тэндээ оролцсон байгаад маш их баяртай байна. Тэгээ бидний энэ төслийг бас хүлээж аваад төслийн хэрэгжүүлэлтэнд нь оролцсон баярлалаа.